БД хэд вэ? За зүгээр л БД гэсэн байгаа учраас энэ нь БД хэрчмийн урт хэд вэ гэсэн үг. БЦ-гээс ДЦ хүртэлх уртыг олохыг даалгаж байна. За БЦ-г сөрөг 2 дээр байна, харин ДЦ-г 5 дээр байна. Сөрөг 2-оос 5 хүртэлх зай хэд вэ гэдгийг олно гэсэн үг. За үүнийг хэрхэн олох вэ? За тэгэхээр төгсгөлийн цэг буюу 5-аас хасах нь сөрөг 2. Тэгэхээр 5-аас хасах нь сөрөг 2 гэдэг нь 5 дээр нэмэх нь 2 буюу 7 гэсэн үг. За мөн түнчлэн энэ зайг шууд тоолоод олж болно. Зайг тоолж үзье. 1, 2, тэгээд тэг дээр ирж байна. За 3, 4, 5, 6, 7 гээд 5 дээр ирлээ. Өөрөөр хэлэх юм бол эндээс тэг хүртэл 2 нэгж зайтай. Тэгээс Д хүртэл 5 нэгж байна. За иймд 7 нэгж буюу хариулт 7 болно. За дахиад 2 жишээ хийж үзье. БД нь хэд вэ? Тэгэхээр 1-ээс 4 хүртэлх зайг олно. 1-ээс 4 хүртэл 3 нэг зайтай. За дараагийн жишээ. АД нь хэд вэ? АЦ-г сөрөг 5 дээр, ДЦ-г 4 дээр байна. За сөрөг 5-аас тэг хүртэл 5 нэгж, цааш тэгээс 4 хүртэл 4 нэгж. Иймд 5 дээр нэмэх нь 4, тэнцүү 9. Эсвэл өөрөөр бодож болно. За сөрөг 5-аас эхлээд 4 дээр дуусч байна. Иймд 4-өөс хасах нь сөрөг 5 буюу 4 дээр нэмэх нь 5, тэнцүү 9 болно.